За өнөөдрийнхөө YouTube бичлэгээр та бүхэнд Лионел Мессигийн бугуун цагны танилцуулгыг үзүүлэх гэж байна. Маш олон хөлбөмбөгийн алдарчнууд өөрийн гэсэн бугуун цагныг цуглуулгатай байдаг. За Криштиано Роналдогоос эхлүүлээд Лионел Месси, Левандовски, Harry Kane, Неймар зэрэг шилдэг тоглогчид бугуун цагныг цуглуулгатай байдаг. Тэгвэл эдгээр тоглогчдоос Лионел Мессигийн бугуун цаг юугээрээ ялгаатай юм бэ гэдгийг нь мэдэж авцгаая. Лионел Месси 2010 онд Швейцарын алдарт Audemars Piguet брендийг хэлж болж байсан. Түүний цагнуудын Royal Oak Jumbo одоо ховорцсон загвар гэж хэлж болно. Энэхүү цаг нь хар зах дээр $87,000 үнэтэй худалдаалагдж байна. Энэ ойролцоогоор 304 сая төгрөг юм. Үүний дараахан AP компани цөөн тоогоор энэхүү chronograph цагаа гаргасан. Ердөө 1000 ширхэг үйлдвэрлэгдсэн 500 зэвэрдгүү хан, 400 улаалт, 100 цагаан платинум гадаргуудаар гарч ичээ. Саарл нүүртэй 41 мм энэхүү цаг нь $90,000 буюу ойролцоогоор 315 сая төгрөгийн үнэтэй. Дараагийн цаг нь Месси Барселона клубт 21 жил хүчин зүтгэснийхаа дараа Францын Paris Saint-Germain клубтэй гэрээ байгуулсан байдаг. Тэрээр Парисын багтаа $80 сая гэрээ үзэсгэлсэн. Тэгвэл багийн танилцуулга эслэлээр Rolex Yacht, Master in Rose Gold, Резено осортой энэхүү гоёмсог цагийг зүүлсэн байсан юм. $31,000 буюу ойролцоогоор 136 сая төгрөг. 2021 оны сүүлээр Месси маш их хэрэлттэй байсан Rolex Daytona Panda загварын цагийг зүүж яваа нь олонний анхааралд өртсөн. Энэхүү загвар нь цагаан өнгийн нүүртэй, 3 уламжлалт жижиг загштай, ган осортой керамик хүрээтэй цаг юм. Одоогийн байдлаар энэхүү цаг нь хар зах зээл дээр ойролцоогоор $45,000 буюу 157 сая төгрөгөөр арилжаалагдж байна. Энэ нь хар нүүртэй хувилбараас арай өндөр үнэтэй. Хар өнгийн нүүртэй хувилбар нь буюу Black Tone нь хар зах зээл дээр ойролцоогоор $39,000 үнэтэй. Дараагийн зурагт зах зээл дээр маш олон төрлийн Digest загвар байдаг бөгөөд Месси бас эдгээрийн заримыг цуглуулгатай багтаасан байна. Түүний зүүж явсан загварын нэг нь 36 мм хэмжээтэй гам болон ягаан алтан хүрээтэй саарл нүртэй Rolex Digest юм. $15,000 буюу 52 сая төгрөг. Дараагийн зурагт Месси зуны амралтаараа Ибицад аялж байхдаа 41 мм хэмжээтэй үйлдвэрлэхэ байлсан. Энэхүү загварын гоо үзэсгэлэн цагныхаа өнгөндөө байдаг. Эдгээр цагнууд нь Rolex-ийн анхдагч үзэл баримтлалд тулгуурласан бөгөөд үе үед гоёмсог байдлаа хадгалж өгдөг юм а. $24,000 буюу ойролцоогоор 84 сая төгрөг. Дараагийн зурагт Месси төрсөн өдрөө тэмдэглэх үеэр 18 каратын цагаан алттай Rolex Submariner дээд загварын цаг зүүлсэн байсан нь харагдсан. Энэ цаг нь хүүхэнгийн нүүртэй бөгөөд нүүрний эргэн тойронд 27 ширхэг гүн хүүхэнгийн багет хэлбэрийн цагийн загш дээр 11 ширхэг багет огтлолтой алмазын чимэглэлтэй тансаг зэрэглэлийн цаг байна. $220,000 буюу 770 сая төгрөгийн үнэтэй. Энэ цаг нь Месси болон тансаг зэрэглэлийн цаг үйлдвэрлэгч Jacob & Co хамтын ажиллагаа эхэлснийг харуулсан цаг. Энэхүү цаг нь Epic X Chrono Messi нэртэй гарсан бөгөөд $128,000-аар худалдаалагддаг. Дэлхийд дээр ердөө 180 ширхэг хийгдсэн ховор загвар юм. Цагны 6 цагийн барилалд Мессигийн нэр болон түүний өрмөц уран бичлэгтэй эм үсэг сэлэстэй арын таган дээр түүний гарын үсэг бичигдсэн. Мөн нүүрэн дээрх улаанаар тэмдэглэсэн түүний өмсдөг шигшээ багийн өмсгөлийн дугаарыг илэрхийлдэг. Цагны хүрээ болон хөхөнгийн зохицол нь Мессигийн төрлөг улс Аргентины төрийн далбаанаас сэтүүлсэн байна. $128,000 буюу 448 сая төгрөгийн үнэтэй. Месси болон Jacob & Co-гийн хамтран бүтээсэн өөр нэг Epic X загвар нь өмнөхдөө төстөөж энэ удаа багет тогтолтой алмазын хүрээтэй нийтдээ 36 алмазаар чимгэлсэн. Epic X Chrono Messi цаг бүр 48 мм диаметртэй. Энэхүү механизм нь 260 эд ангитай 27 өнөч чулуу агуулсан бөгөөд 48 цагийн эрчим хүчний нөөцтэй $165,000 буюу 477 сая төгрөг. Дараагийн зурагт Месси болон Jacob & Co-гийн хамтран бүтээсэн 3 дахь Epic X загвар юм. Epic X Chrono Rose Gold хувилбар. Энэхүү цаг нь 18 каратын алттай титан хосолсон гэртэй алтлаг товчлуур цагаан өнгийн резено осортой. Энэхүү загварын цаг нь $58,000-аар худалдаалагддаг бөгөөд ердөө 180 ширхгээр хязгаарлагдмал тоогоор үйлдвэрлэгдсэн. Ойролцоогоор 203 сая төгрөгөөр худалдаалагдж байна. Лионел Месси хамгийн сүүлд 2023 онд дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагналыг хүртсэн байдаг. Энэ үеэрээ тэрээр энэхүү Patek Philippe-ийн цагийг зүүлсэн байдаг. Энэхүү цаг нь гоёмсог ногоо нүүртэй гэдгээрээ онцлогтой $230,000 буюу 805 сая төгрөгийн үнэтэй байна. Мессид өөр нэгэн Patek Philippe-ийн цаг байдаг. Энэхүү цаг нь цагаан алттай, хөхөнгийн нүүртэй. Түүний энэ өрмөц загвар нь цагны ертөнцид
чухал байр суурь эзэлдэг. $250,000 буюу 875 сая төгрөг. Интер Майами клубт нэгдэж нээлттэй ёслолоор Лионел Месси 18 каратын ягаан алмазын шигтгээтэй энэхүү цагварыг зүүсэн байдаг. Энэхүү цаг нь алмазаар чимэглэсэн гэдгээр онцлогтой. Энэхүү цагийг олон алдартнууд зүүдэг. Жишээлх юм бол Крис Женнер, Кори Кэмбл, Кевин Олари мөн Малазийн ханхүү нарт байдаг юм байна. $490,000 буюу $1,715 сая төгрөг. Месси Интер Майамигийн хамтаар 2023 онд лигийн цомын тэмцээнд өрсөлдсөн. Энэ үеэр тэрээр Патрик Филиппи энэхүү онцгой загварыг зүүсэн байдаг. Энэ цаг нь нийл ягаан өнгийн нүртэй, тиймээс хосгүй бүтээл гэж хэлж болно. Патрик Филиппи брэнд нь үйлчлүүлэгчдэд зориулсан онцгой загвар бүтээх нь ховор тохиолдол байдаг. Ялангуяа спортын цагнуудын тухайд энэч бүр ховор үзэгдэл юм а. Тиймээс энэхүү цаг нь үнэтэй ховор тооцогдож байгаа юм. Яг гэвэл Месси Интер Майами клубын өмсгөлийг бэлэгдэж энэхүү загварыг хийлгэсэн байна. Ингээд хамгийн сүүлд танилцуулах цаг нь 2024 оны шинэ жилийн баярын үеэр Лионел Мессигийн зүүсэн шар алттай Rolex Daytona Rainbow. Энэ цаг нь дугуй хэлбэрийн өнгөлөг сапфир болон тансаг үнэт чулуу бүхий дизайнераа онцлогтой бөгөөд Мессигийн стил тохирсон сонголт яах аргагүй муу юм а. Энэ цаг нь $500,000 буюу $1,750 сая төгрөгийн үнэтэй байна. Та бүхэнд өнөөдрийнхөө YouTube бичлэгээр Лионел Мессигийн цагны танилцуулгыг үзүүлээд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Дараагийнхаа бичлэгээр маш олон хүн LeBron James-ийн төмөр үлгийг танилцуулаад өгөөч гэж хүссэн байсан. Ингээд дараагийнхаа бичлэгээр та бүхэндээ домогтой сагсан бөмбөгийн тоглогч LeBron James-ийн автомашины танилцуулгыг үзүүлэх болно. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай.